Энэ удаагийн влог маань сойж. Сайн байцгаана оюутнуудаа. Ингээ Humanities vlog-ийн шинэ дугаар эхэлж байна. За өнөөдөр оюутны хөгжлийн төвийн жил болгон зохион байгуулагддаг Job Fair үйл ажиллагаа маань амжилттай зохион байгуулагдаж байна. За тэгэхээр энэ удаагийн влогороо бүгдээрээ оюутны хөгжлийн төв гэж яг юу юм бэ? Яагаад оюутны хөгжлийн төв байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэндээ өгөхөөр хийж байна. Тэгэхээр оюутны хөгжлийн төв маань байгуулагдаад 2 жил болж байна. Оюутнуудаа тал бүрээр туслаж, дэмжих, үйл ажиллагаа явуулах, хичээлээс гадуурх бүхий л үйл ажиллагаанд хамруулах зорилгоор энэ төв маань байгуулагдсан байгаа. За тэгэхээр манай оюутны хөгжлийн төв маань нийт үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. За хамгийн ихнийх нь гэх юм бол оюутнуудын сайн дурын клубүүдийн үйл ажиллагаанууд байна. За тэгэхээр та бүхэн өөрийн хүсэлтээр сайн дурын клуб байгуулах боломжтой байдаг. Хэрвээ тэр талаар мэдээлэл авахыг хүсвэл манай оюутны хөгжлийн төвд хандах боломжтой. Мөн эдгээр байгаа клубүүдэд гишүүнчлэлээр орох. За мөн өөр клубүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол мөн оюутны хөгжлийн төвийн байран дээр ирээд эсвэл суврт хаягуудаар нь мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Хоёрт хичээлээс гадуурх үйл ажиллагаа, за хувь хүний хөгжилтөнд чиглэсэн үйл ажиллагаануудыг бид нэр төлхөө явуулдаг байгаа. Лекц, сургалт, за амжилттай яваа эрхмүүдийгээ оюутнуудтайгаа нээлттэй уулзууж, яриа өрнүүлэхтэй зөвлөгөө өгөх маягаар бид нэр нээлттэй хилцүүлэг, лекц ивэнтүүдийг зохион байгуулдаг байгаа. Гуравт оюутны хөдөлмөр эрхлэлт дэмжих төв буюу оюутнуудынхаа цагийн ажил, дадлага ажил гэх мэт ажлуудад зуучлаж өгөх, байгууллагуудтай нь холбож өгөх, цаашлаад байгууллагуудынхаа HR-ууд буюу хүний нөөцүүдтэй нь уулзуулж ажлын байранд хүчиг баримжаа олгох үүднээс шаардлагатай чадварууд болон за хэрхэн CV бөглөх үү, хэрхэн ярилцлаганд орох уу гэх мэт шаардлагатай ур чадруудыг нь олгох үйл ажиллагаа, уулзалтууд, зөвлөгөөнүүд зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ ажлын байр сонирхож байна уу, дадлагыг сонирхож байгаа энэтэй холбоотой бүхий л мэдээллийг манай оюутны хөгжлийн төвөөс мөн авах боломжтой байгаа шүү. За дөрөвт гэх юм бол за оюутнуудаа шаардлагатай мэдээллийг байнгын олгох үйлчилгээ. Энд нь яг юу гэсэн үг вэ гэхээр оюутнууд маань мэдгүй чадахгүй за эсвэл ойлгомжгүй эргэлзээтэй асуудал гарах юм бол тэрийг бид нар ирж асууж лавлаж мэдэж авах тодруулах боломжтой байдаг байгаа. Энэ удаагийн влог маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн манай үйл ажиллагаанууд идэвхтэй хамрагдаж хувь хүний болон мэргэжлийн хүрээлэлээ хэлээрэй гэж хүсэж байна. Дараагийн влогоор уулзлаа. Түр баяртай.